өнөөдөр анхлан сонирхдаг хүмүүстэй анхлан сонирх өгчдөө зориулж нэг компьютерийн жижигхэн хичээл орж игнэ. За зарим хүмүүс болохоор мэддэг юм шиг, зарим хүмүүс мэддэггүй юм шиг, тэ мэддэг ч гэсэн эргэлдэггүй ийм юмнуудыг бас одоо сурах хэрэгтэй байхаа гэж боддог. Ялангуяа хичээл орж явж байгаа үед тий би ч одоо хүмүүсийн компьютер хардаг штеп. Тэгээд эмх самбраагүй байхаар би цаг их алдаад байдаг. Тийм болохоор өнөөдөр би албаар бүх хүмүүсийг ийм нөгөө хэрэгэлдэг сайтнуудаа тогтуу үүсгээд тэг хадгалжуул их зүгээр гэдэг одоо зөвлөгөө өгөх гэж байна. Яагаад гэвэл сүүлийн үед бас л нөгөө би чинь лойвер ярих дуртай шүү дээ тийм. Одоо нөгөө нэг байнга хэрэгэлдэг юмнуудаа ингээд хадгалаад авчихгүй бол манайхан чинь хайлтан дээр хайд юм бэ. За хайлтан дээр хайхаараа ямар нэгэн лойверийн юм руу орчингууд нөгөө лойверийн сайт нь одоо нэгсэндээ хайлтан дээр нь хадгалагдсан байгаа гэсэн үг шүү дээ. Тэр нь байнга нээгдэт юм. Тэгэнгүүт тэрлүүгээ одоо мэдхгүй ороод идэх юм байна. Бас их сонирхолтой юмуд их байд юм биш үү? Тий олон хүнтэй харьцаад ирэхтэй зэрэг. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Бид нар чи ерөөсөө нөгөө хайлтын системээр хайсан юмнуудаа түүхээ ерөөсөө цэвэрлэдэггүй тийм ээ. Түүхээ цэвэрлэхгүй болохтаа зэрэг миний тэр хайсан сайтнууд одоо нэг удаа би лойверийн сайт руу орсон байлээ гэхэд тэр маань миний кэшэд хадгалагдчихад түүх дотор маань хадгалагдчихад тэгээд тэр маань дахин одоо миний нүдэнд харагдаад байдаг гэсэн. Тэгэхээр хүн одоо хүссэн хүцээгүй тэрлөөгөө орчоод байдаг. Ийм нэг асуудал байд юм. Тийм болохоор би одоо жишээлбэл Binance бирж дээр хүртэл буруу юугаар линкээр ороод хуурдагдсан тохиолдол хүртэл таарчсан. Тэгэхээр би болохдоо зэрэг ерөөсөө та нар нэг удаа албан ёсных нь Binance бирж, Bybit бирж гэдэг юм өөр ямар нэгэн сайтыг албан ёсоор нь бүртгүүлчээл тэрийг өөрсдөө браузер дээрээ хадгалаад авчих гэж зөвлөдөг. Тэгэх юм бол та нар дахин яах нь хайлтан дээр тэрийг хайж гаргаж ирээд авахгүй. Хайлтан дээр хэдий чиний бид нар олон юм хайна бидний түүх одоо байнга яах нь. Нэг буруу юм дээр дараад нэг зөв юм нээгээл нэг буруу юм нээгээд ахлаар бидний түүх дээр браузерын маань түүх дээр хадгалагдаад байна хогл болоод байна гэсэн. Тэгэхээр энэтэй холбоотой би өнөөдөр нөгөө нэг тогтуу үүсгдэг штэ тийм ээ бүх сайтнуудаа тогтуу үүсгдэг тухай хэлж. За тэгэхээр мэддэг хүмүүс бол мэдээж хэрэг өнгөрөөд явчих хэрэгтэй. Мэдхгүй хүмүүс бол хараа идэт те нэр тийм байд юм бол хараад идэт. За тэгэхээр энэ баруун дээд талын өнцөг дээр 3 цэг байдаг. За энд ингээд манайхан англиарч байж байгаа бах тий юугаарч монголоорч байж байгаа янз бүрийн хэл дээр байж байгаа. Гэхдээ хэрвээ одоо жишээл надтай зөндөө олон хүн таардаг тий англи хэл мэдэхгүй ингээд тий англи хэл мэдэхгүй би тийм хэл мэддэг ч гэдэг юм орос хэл мэдэхгүй гэдэг ч юм. Тэгэхээр би өнөөдөр ихэнх нь орчуулсан байгаа харагддаг. Монголоор орчуулсан тий. Тэгэхээр би болохоор монголоор орчуулалгүйгээр ингээд шууд тогтоогоод авчих гэдэг. Гэхдээ хүн л өөр өөр. За тэгвэл ингээд хилэн зөрөөтэй байгаа хүмүүс болохтаа зэрэг энэ урд талын тэмдэглэгийг тогтоогоод авчих хэрэгтэй. Би тэгэхээр өнөөдөр энэ bookmarks гэдэг энэ үнийг хэлчих гээд. За энэ одоо энэ дээр дарангууд энд show одоо харуулах гэсэн үг тий. Тэгээд харуулах гэдэг дарангууд одоо энэ 5 хушуу урдлынхаа 5 хушуун дээр ингээд харуулах гэд дарчих юм бол миний энэ дээд зүүн дээд өнцөг дээр хараа би энд ингээд зааж энд энэ тогтуу харагдана гэсэн. Хэрвээ би энэ үнийг саяхан 5 хушуун дээр дараад хайд гэд нуучих юм бол энэ дээдл дээр харагддаг. За энэ ямар тохиолдол ингээд одоо хичээл ороод явж байхад хүмүүс их ингээд ерөөсөө энэ дээгүүр ингээд зөндөө юмнууд ингээд ороод ирсэн байдаг. Эсвэл одоо энэ all book гэдэг all гэсэн те энэ бүгдээр яг энэ дотор байж байгаа хүмүүсийг байгаа. Зарим хүмүүсийг болохоор ингээд дээгүүр зөндөө юмнууд хаана юу байгааг нь мэддэггүй. Тэгэхээр би та нарыг ийм замбраатай нэг дугтуунд л та нарын хэрэгтэй юм байгаасаа гэж одоо хэлэх гээд байна. Тэгэхээр эхнээсээ та нар ингээд жоохон хүүхдүүдээ ч гэсэн өөрсдөө ч гэсэн ингээд замбраатаа сургачих юм бол түрүүний миний хэлдэг шиг хайлтан дээр дахин хаагаад байхгүй хадгалснаасаа л орчин. Тэгэхээр та нар янз бүрийн тийм хуурамч лойврын юм орохгүй гэсэн үг байна. За одоо би эхлээд миний эхний хийх ажил бол яах нь вэ? Энийгээ ингээд саяхыгаа харуул шоу гэдээ орчин тийм. За одоо ингэнгүүт энэ доотлол дээр энэ hide show энэ дээр book manager гэдэг энд ээж. Сайн ажиглаарай тий. Энэ нэг хөөрхөн жижигхэн конверттай ингээд менежер гэдэг. Тэгэнгүүт миний
нөгөө бүх одоо энд хадгалагдсан юмнууд чи энэ дээр гарч ирдэг. Тэр тогттой юм. За тогттой одоо жишээлбэл би энэ дээр сая ингээд миний төрөөчнүүд миний тим гэд ингээд бичсэн тий. Тэгэхээр одоо та нарт бол энд хоосон байх нь шүү дээ. Тэгэнгүүт энэ баруун дээд талын 3 жижигхэн цонхон дээр дарангууд энд add new folder гэсэн. Энэ юу гэсэн үг гэвэл би шинэ тогтоо үүсгэнэ гэсэн. За одоо ингээд энэ шинэ тогтоо үүсгэчээд одоо би энэ дээрээ яах нь өөрийнхөө нөгөө байнга хэрэглээд идэг юмнуудыг бичих. За олон нийтийн сүлжээ гэх юм бол Facebook, YouTube ч гэдэг юм, Gmail хаягч гэдэг юм. За тэгээд жишээлбэл бидний ажил маань криптогийн юмнууд байгаа тийм үү? Крипто гэдэг ингээд ичиж. Тэгэх юм бол криптотой холбоотой бүх сайтнууд маань энэ рүү яах нь хадгалагдаж орж ирэх юм шүү дээ. Ингээд хэдүүлээ save гэдээ арчна гэсэн. За тэнгүүт энэ гараад ирсэн конверт маань энэ дээдл дээр зүүн дээд талын өнцөг дээр гараад ирлээ. Тэгэхээр дахиад давтах нь шүү дээ. Энэ 3 цэг дээр дарлаа. Add new folder гэдээ дарлаа. Ингээд дараагийнхыг болно тийм үү. За энэ дээр одоо хэдүүлээ юу ч гэж бичдэг. За одоо яам хүн болгон одоо миний хичээл ч гэдэг юм тийм. Одоо хичээл ордог хүн. Миний хичээл. За би энэ дээр зүгээр англиар биччихлээ шүү. Англи үсгээр биччихлээ. Англи биш. Миний хичээл ч гэдэг юм. Одоо миний одоо дэлгүүр үүдч гэдэг юм. Миний ажил ч гэдэг юм. Ингээд биччих. Тэгэх юм бол энэ маань хийчихлгээ буруу биччихлээ. Тэгвэл энийг засъя гэвэл эрэнэ юм гингүүд ингээ гараад ир. Ингээ сэвэлж. Тэгэх юм бол миний одоо хичээлтэй холбоотой материалууд дандаа энэ рүү орж ирэх юм шүү дээ. За тэгтээ зэрэг би дахин юмнуудыг яах нь вэ? Дахиад хайгаал яваад байхгүй. За одоо энэ дээр хэдүүлээ хай. Эхний удаад minus гэд ингээд. За ингээд янгууд чинь одоо энэ дээр жишээлбэл албан ёсны сайт биш машин гэд ингээд бүр эхлээд анханасаа л одоо бид нэр яах нь шалгачих нь тий. За одоо энэ дээр гараад ирлээ. Тэгэхээр энэ бол Binance-ийн албан ёсны сайт байна тий. Тэгэхээр би энэ үнийг одоо энэ крипто гэдэг докторууга хадгалах нь. Тэгэх юм бол баруун дээд өнцөг дээр чинь байгаа энэ жижигхэн 5 хушуун дээр дарна. Зарим хүмүүс их бол янз бүр байдаг тий. Нөгөө браузернаас шалтгаалаад жишээлбэл брев хэрэглэж байгаа хүмүүс их урд тал дээр нь дөрвөлжин дарцах шиг юм байдаг. Тэгвэл энэ дээр эхлээд дарах. За одоо сайн ажиглаарай. Энэ доотлол дээр фолдерны бидний тогтооны нэр байгаа. Энэ баруун өнцөг дээр нь жижигхэн хөрхөн цэг байна. Энэ цэг дээр би крипто гэдгийг тааруул. Тэгээд энийгээ одоо хадгалчихна гэсэн. Тэнгүүд энэ крипто гэдэг конвертын дотор миний одоо Binance орчихно. За одоо хэдүүлээ Bybit. За одоо жишээлбэл ингээд Bybit гараад ирлээ. Тэ? За одоо хэдүүлээ нөгөө юун дээрээ энэ дээрээ дарлаа. Гэхдээ хамгийн гол нь энэ тогтуугаа заавалчгүй тааруулна. Тэрнээс чи энэ тэнд авчаал яах нь хадгалаад ээж болохгүй нь шүү дээ. За ингээд хадгаллаа. Энэ дотор ингээд 2 бирж маань ороод ирлээ. Тэгхийн бол би дараагийн удаа яах нь вэ? Би дараагийн удаа ерөөсөө юу яахгүй нь шүү дээ. Эндээсээ дараал ингээд орчих. Тийм байгааз яг сая энэ дээрээс ингээд дараад орчих. Тэгэхээр бол би дараагийн удаад нөгөө хайлт дээрээ дандаа Binance-ыг хайгаад байхгүй. За энэ бол миний жишээ тийм үү? Жишээлбэл ямар нэгэн сэжиг өгөх юм руу орчих юм бол энд чинь хадгалагдаагүй сэжиг өгөх юм руу орохгүй л одоо өөргөө нэгдүгээр хамгаалж байгаа гэсэн. Хоёрдугаар та энэ дээр айгүй бүх байгаа юмнууд чинь эмх замбраатай байж юм гэсэн. За дараагийн тохиолдолд жишээлбэл одоо миний хичээл гэдэг рүү яах нь вэ? Миний хичээл ч юм уу, миний одоо өөрийн хэрэгтэй юмнуудыг би энэ дотор хадгалчих. За одоо би жишээл энэ дээр өөрийнхөө айгүй нарийн юмнуудыг ингээд за бусад ч гэдэг юм уу тийм үү. За ингээд одоо соцсет гэдэг дээр хэдүүлээ болохоор дандаа YouTube, Twitter, X өшөө юу гэдэг тийм Telegram ч гэдэг юм уу тэднэрийг хадгалж. Тэгээ дараа нь ерөөсөө цаг алдахгүйгээр энд нөгөө миний эн чинь байгаа гэл ингээд яваад орчих нь шүү дээ. За тэгэх юм бол нөгөө энэ дээгүүр байгаа нэг их олон ийм зунгааралцсан заваралцсан юмнууд чинь бүгдөө ингээд хөөрхөн цэмбэг гараад ирэхэд. За хэрвээ за яг хүүхдүүд оролддог бол тий хүүхдүүд одоо компьютерээр тоглодог бол энийг чинь бас айгуул цааш нааш нь хийгээ ич учраас энийгээ яах нь түрүүний миний хэлдгээр ингээд нуучих. Ингээд нуучих юм бол хүүхдүүд харагдахгүй тий. За тэгээд өөрөө яг ажиллаа хийх гээд орж ирэхээр энийгээ гаргаад ирчих.
Тэгэл одоо энэ дээрээ дараад миний эн чинь миний Binance, миний ингээд гараад ирэх. За энэ эхнийх нь. Дараагийнх нь болохтой зэрэг энэ баруун дээд өнцгтэр одоо жишээл энийг хөөрхөн жижигхэн паз шиг юм байдаг тий. За энэ дээр нөгөө бидний өргөтгөлүүдийг хэрвээ бид нэр энэ хадас шиг юмыг тий пин гэж хэлдэг шээ тий. Энийг ингээд арилгачих юм бол миний эднэр ерөөс ингээд гарч ирэхгүй ингээд байж хоосон. Тэгвэл би бас ирж давхгүй тулд ингэж нээж яагаад энийгээ хэрвээ би ингээд пинтчих юм бол эднэр маань энд гараад ирэх юм шүү дээ. Зүүн дээд өнцгтэр. За энэ дараагийн хэлэх юм байна. Тэгэхээр одоо жишээлбэл ингээд хичээл орох гээд компьютер руу орж яхад таны байгаа бүх юмнууд чинь ингээ хөөрхөн дугтунд хийгдсэн байх юм бол би шууд энд ийм юмнууд нь байгаа. Ингээл дараад шууд за одоо Bybit руу орлоо гэвэл Bybit руу орлоо. Ингээд миний одоо юу гэх нь цаг аягүй хэмнэх чи 1 секундэд одоо. Тэгэхгүй бол хайлтан дээр хайгаад нөгөөдхөн буруу юм дээр дараад ингээд яваад идэх тийм. За одоо энэ дээр дахин давтаж хэлэхгүйгээр энийг сайн сураад авчвал их сайн бай. Тэгэхгүй бол тэр болгон одоо нөгөө биднэрт чинь одоо жишээлбэл бидний хүүхэд байхад ингэж нарийн хичээлүүд ордгоо байсан шүү дээ тийм ээ. Бид нэр ерөөс огт мэддэггүй байсан. Тийм учраас тэгэхээр бид нар чинь тийм хичээл ерөөс ордог байсан тийм ээ. Тэгээд одоо ч гэсэн би энэ ийм одоо нарийн юмнуудыг сургуульд ордог юм уу үгүй юу би сайн мэдэхгүй байна. Ер нь бол юу гэдэг вэ нөгөөс сайн дураараа л сурцгаачдаг тийм. Тэгээд харахад их энгийн юм шиг мөртлөө одоо манай хүүхдүүдэд бол манай залуучуудад бол энэ айгүй энгийн тийм. Зэшгээ энийг мэдэхгүй байхдаа яад ингэ. Гэтэл айгүй үнэн чанар дээр амьдрал дээр энэ айгүй хөрхөн хэрэгтэй байгаад гэдэг. За одоо тэгвэл энэ дээд тал дээр энэ одоо жишээлбэл би энэ хуудасны жишээлбэл би Bybit-ийг нээчлээ. Одоо би хэрвээ Binance-аа нээ гэж бодох юм бол энэ баруун дээд өнцгтөө жижигхэн одоо нэмэх тэмдэг байгаа тийм. Энэ нэмэх тэмдэг дээр дараад тэгээ би нөгөө ингээд арах юм бол энэ дээр Binance маань нээгдээд энэ дээр Bybit маань нээгдэнэ гэсэн. Тэгээ дараагийн шинийг нээх юм бол ингээд цаашаа яваад ахна шүү дээ тийм. Одоо жишээлбэл. За тэгэнгүүт шинэ хуудас нээгдээд. Тэгээд хэрвээ түрүүчийн юунуудын надад хэрэггүй бол яах нь арилгаад яваад идэв. За одоо дараагийнх нь юу гэж хэлэх гээд байна вэ? Энэ баруун дээд саяын бидний хадгалсан жижигхэн тэмдэгний уртал дээр энэ хөөрхөн жижигхэн юуны төлхөөр байгаа. Тэгэхээр энэ төлхөөр болохтой зэрэг бидний нууц үгээ хадгалахад одоо жишээлбэл браузер дээрээ бид нар нууц үгээ хадгалахад энэ төлхөөр гарч ирдэг. Би болохоор крипто валют дээр ажилладаг хүмүүсийг ер нь бол браузер дээр нууц үг ашиглах тийм онц шаардлагатай биш гэж хэлдэг тийм. Ягаад гэвэл ямар нэгэн байдлаар биднэрт одоо хакер туулъя гэж бодъё тийм үү? Ямар нэгэн байдлаар фишинг юу яачиг суулгах чи гэж бодъё. Тэгвэл миний браузер дээр хадгалсан энэ дэлхүүрэн дээр дарахтал миний бүх энэ браузер дээр хадгалсан нууц үгнүүд ерөөсөн мэйл хаяг бүх юмтайгаа гараад ирдэг. Жишээлбэл та зүгээр компьютерээс босоод өнгөрөөд явхад л энэ дэлхүүрэн дээр дарахад хэрвээ танд хамгаалт байхгүй бол миний бүх хадгалсан юмнууд дараагийн суусан хүнд ил харагдах. За мэдээж хэрэг энэ баруун дээд өнцөг дээр би аккаунт руугаа орсон тохиолдолд тийм ээ. Жишээлбэл энэ маань би Google аккаунтн дээр хадгалсан тухай яригдчих. Хэрвээ би Google аккаунт руугаа ороогүй бол мэдээж энэ төлхөөрөн дээр дотор байгаа нууц өгнүүд хадгалагдахгүй. Гэхдээ манайхан ч ер нь ихэнх нь одоо босоод явхтаа л аккаунтнасаа гарахгүй тий нөгөө аккаунтанд хэрэгээрээ энэ төлхөөрөн дээр ямар ч хамгаалт хийгээгүй байж. Дурын хүн таны аккаунт руу орно, дурын хүн таны нууц өгөөч юм мэднэ гэсэн. Тэгэхээр би түрүүчийн нэг хичээл дээр энэ дэшлейнгийн тухай хэлж өчсөн тий. Битээ энэ браузер дээр нууц өгөө хадгалж байгаараа. Тийм үү? Юун дээр дандаа ийм браузер юу гэдэг лээ энэ дэшлейн гэдэг програм дээр олон төрлийн програм дээр хадгалж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр энэ дээр бас л нөгөө нэг энгийн юм шиг боловч тий. Энгийн юм шиг боловч ялангуяа бид нар ч одоо мөнгө төгрөг хамгийн юмнууд маань компьютер дээр хадгалагдаж байгаа тохиолдолд бид нар заавалчгүй ийм тусгай програм нээж ийж энэ програм дотроо мэйл хаягаа хадгалгүй нууц өгнүүдэд хадгалах юм бол энэ браузер дээр хэн суусан гэсэн ямар ч юм боллоо гэсэн бидний аккаунтаа эвдлүүлсэн байгаа манайх айгүй олноор.
Gmail одоо Google-ийн аккаунт эвлүүлсэн байт. Тэгэх юм бол таны Google аккаунт эвдлээ гэх юм бол таны аккаунтын дотор хадгалсан энэ бүх нууц үгийг чи хүн харах боломжтой. Тэгэхээр энэ бидний нөгөө нэг одоо өдөр тутмын интернет гэдэг юм маань бидний одоо өдөр тутмын хэрэглээ болцсон тийм. Тэгэхээр чинь энэс хамгаалахын тулд бид нар өөрсдийнхөө аюулгүй байдлыг хэн хамгаалах вэ? Бид нар өөрсдөө л хамгаална. Тэгэхээр ийм нарийн ойр зүрийн жижигхэн юмнуудыг мэдэхгүй бол бид нар одоо юу гэдэг нь те нэгдүгээрт айгүй эмх замраагүй байх нь, хоёрдугаарт нь бид нар нууц үгээ алдах магадлал айгүй өндөртэй байх нь, эсвэл дандаа ийм хайлтны ийм дэр систем дээрээс хайсаар байжгаад янз бүрийн одоо буруу сайт руу орох эрсдэлтэй байх нь, эсвэл миний хайлтны систем дэрийг нөгөө автоматар дахиад л надад нөгөө луурын сайтуудыг эргээд надад санал болгоод миний нүдэнд байнга харагдаад ах юм шүү. Тэгэхээр ийм юмнуудыг сайн мэдэж авах юм бол браузерынхаа түүхийг сайхан цэвэрлчээд бүр сайхан хов хоосон болгочоод тэгээд дараа нь ийм тогтоонууд нээж ягаад энэ тогтоонуудтай хэрэгэлдэгнүүдийг ингээд хадгалаад авчих юм бол би компьютер руу орох болгондоо хайлт дээр бичихгүй байх нь ш. За ингээд өнөөдрийн жижигхэн боловч тийм айгүй жижигхэн боловч ийм 1-р ангийн хүүхдүүдийн хичээлийг та нарт орж өглөө. Тэгэхээр энийг мэддэггүй юм уу? Одоо юу гэдгийг за надад юу энийг үрч яах вэ гэж бити бодороо энэ маш их хэрэгтэй байдаг шүү. За бүгдэнд нь амжилт.